За өнөөдөр та бүхэндээ 2023 онд гарч исэн манай гэрийн Баатар гээд нэлээд триллер гэмт хэрэгтэй аниме ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Уг аниме нь хүчирхийлэл, аллах, гэмт хэргийн сэдв, сэтгэл зүйн дарамттай хэсгүүд ихтэй учраас насанд хүрэгчдэд зориулсан гэж тооцогддог. Үзээд ямар нэгэн байдлаар айх, шүн зүүтлэх, эсвэл зүрхний хийм алдалтай бол үзэхгүй байхыг зөвлөж шүү. Ингээд эхэлцгээе манайхаа. Аниме зам тээврийн маш том осол гарсан үзэгдлээр эхэлнэ. Гол дүрийн ах Тэцуо хүмүүсийн адилаар full time ажиллаа хийгээд эхнэр охинтойгоо аз жаргалтай байдаг л жирийн нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн. Охин нь их сургуульд ороод тусдаа байр түрээсэлдэг болсон учраас ирэхээр ирж байгаа нь. Ресторанд хоолой захиалаад ээжэд л охин Рейкан нүүр амаа баглаад малгай өмсөд маск зүүчиж тайлхт нь царайг нь харуул хаа сайгүй хүнд задуулсан юм уу гэлтэй нилээн хөхрөөд шалбарцсан яасын ийсэн гэхээр зүгээр унцын ер нь танд ямар хамаатай юм гэл аавд овуурлал хоолооч идэггүй яваад өгчлөө. Энэ байдал нь Тэцуод нилээн сэжигтэй санагдаад гэртээ харихгүйгээр охиныхоо түрээсэлж байгаа байранд ирэхэд Нобута гих шар үстэй залуу хэдэн хулиган гаруудтай нийлцэн. Ёо, өстө балаа өхөж хайран даралцаад ахаар нь Рейкаг нэг сайн цохиод авсан чинь гүлгшгэл дуугүй болсон гэдгийг нь сонсоод охиных нь найз залуу зодсон гэдгийг мэдэж аваад араас нь даах гэсэн биш нэг эвгүй гар ирснээ манай Якуза Нобутаг даглаа барьлаа гэд ахыг химэг цодоод хогийн пүнкрийн хажууд шалдан зургийг нь аваад олон Монголтод цагдаа антер гэвэл энэ зургийг нь интернетээр нэг цацсан шүү л гэж байна. Яах учраа олохгүй азар охиных нь байрны түлхүүр илүү байсан болохоор байрлал нь орё гээд тэр шар устэй залуу өөр охин л ярьсан байх гэж өөртөө итгүүлэх гэсэн ч яах аргагүй гэрт нь үнсний сав эрэгтэй хүн байгаа гэсэн мэдрэмж төрөөд эдийн эргэн тойрноо харж идэл гаднаас дөрмийн дагуу хулиган Шарков орж ирлгүй яах вэ? Шкафын дотор нуугдаад яриаг нь сонсвол хид хідэн хүнийг өмнө нь алж исэн Рейкад үнэндээ хайртай биш зүгээр л өвөөгийнх нь эд хөрөнгөнд л болж үерхэж байгаа нэр зүүж байгаа удахгүй хөрөнгийг нь салгаж аваад Рейкаг алга талаар ярьж байгааг сонсоод хүний аав хүн эцэг хүн яаж тэсгэвдээ энэ чихт нь үлдээвэл охиноо алдах юм байна гэж бодсон учраас шууд л анхаарлыг нь сарниулж агаад Нобутаг цус нүчтэй нь хойлоод алчдаг. Гэхдээ энэ зүйлийг хийж явахдаа маш их айж байсан нь мэдээж. Яг энэ үед ахын эхнэр Касен ирж таарад орж ирээд бүр шок, гайхаад тэгсэн ч угаасаа охиныхоо төлөө л ийм зүйл хийсэн гэдгийг нь гадарлаж идэг. Хэрвээ одоо цагдаад мэдэгдвэл Тэцуо насаараа шоронд үлдсэн охин эхнэр хоёр нь аюулгүй байна гэсэн ямар ч нотлохоо байхгүй. Учир нь энэ Нобута гих залуу Якуза учраас ард нь бүр маш том бүлгэн байгаа гэсэн үг. Ядж хахад тэдний бүлгийн Кёчи гих залуу яг байрных нь гадаа тагнаад яждаг заа. Энэ үед дөрмийн дагуу гэртээ Рейка орж ирнэ гяс цус нүж болсон хэсгээ цэвэрлсэн байна. Тэгэл бушуухан ээжтэйгээ гэртээ очиод ээжи аав нь гэрт чинь их цэвэрлэгээ хийгээд араас чинь очноо гэж байна. Үүний дараа тэдний байранд Кёчи орж ирээд Нобутаг хайж эхэлнэ л дээ. Кёчи яагаад ингэж Нобутаг хайгаад байгаа гэхээр Нобутагийн төрсөн аав болох Ёшитацу нь Якуза нартаа төрсөн хүүг нь олж иргээд тушаал өгсөн юм байна лээ. За тэгээд нөгөө Кёчи чинь шиншилж байгаад яг Рейкагийн аавтай тарж орхиноо. Азар Тэцуо маск зүүцэн би цэвэрлэгээний ажилтан байгаа мó гэхэд Кёчи бол илт худлаа ярьж би Рейкагийн хамгийн дотны найз л гэдэг. Кёчиг явсны дараа ямар их сандарч байсан мэдээч штэ. Гаднаас Касен чимдаа оруулж ирнэ. Энэ чимдаанд нөгөө Нобутагийн цогцыг хийж авч явах гэж байгаа аахгүй юу? Бааны өрөөнд цогцыг бараг л буцалгаад гэмт хэрэгтэй киноноос үзсэн юмаа бодит амьдрал дээр хэрэгжүүлж чимдаанд Нобутагийн цогцыг хийгээд ямартай ч тэндээсээ гарлаа. Хүн өвчгсөн байранд ямар л сайхан байна гэж бодох охиндоо санаан зовоод хэсэгтээ ээж автагаа гэртээ байл гэж байна. Рейка харин жаахан хинэггүй гэх юм уу тийм насандаа явж байгаа мó аав ээжийнхаа үгийг сүртэй хүлээж авдаг охин л доо. Тэцуо шүн хар даран өглөөс ирлээ. Аргагүй шүү дээ. Гэрт нь Нобутагийн цогцсны яс болон махан байгаа. Удаан байлгах юм бол үнэр орж муудах учраас хол аваажиж хаях гэсэн ч гадаа нь аль хэдийн нөгөө хэдэн Якуза нар нь нууцаар тандаад тэднийхийг ажиглаад сэжиглээд эхэлсэн байж байдаг. Ингээд яах ч аргагүй болсон учраас Тэцуо ганцаараа гараад дэлгүүр орохдоо чимдаанаа ардлын багаажиндаа хийчээд буцаад гарч ирэхэд аль хэдийн чимдааныг нь онгойлгож үтсэн байжээ. Үүнийг нь ч эхнэр нөхөр хоёр мэдсэн учраас албаар өөр чимдаанд хувцас бэлдэж гарсан нь.
Дэлгүүрээс авсан зүйлээ бас л кинон дээр харсан шиг цогцсны махыг хүрс шиг зүйлд хамт хийгээд нилээн хит хоноход шороо болсон байдаг гэд тэрийг туршиж үзгээд тэгсэн яг охин нь орж ирээд сандарсандаа аав ээж хоёр нь ногоо тарих жаамаа гэж хэлцдэг. Тэг гадаа гуруула гарахад якузагийн бүлгийнх нь тэдний гэрээс юм шинжлэх гээд нэг гар нь худлаа газрын албанаас явж ийн гэд Касен Тэцүү хоёрыг аргалж яхад Кёчи тэдний гэр рүү орж сэжигтэй зүйлс хайж эхэлнэ. Байдал эвгүүтэй дагааг мэдээд тотогшоо ороход ваар энтэр нь бүр яг байрандаа. Гэтэ Кёчи яг Нобутогийн цогцыг хідэн хэсэг болгон торонд хийсэн зүйлийн хажууханд шкафанд нь нуугдаж байсан. Энэ хоёрыг бас яг юу яриад байгааг нь бол ойлгодгүй. Гарахтаа тэгээ зүгээр ч гарчихгүй гэрт нь хид хідэн чагнах төхөөрөмж суйрлуулжээ. Энийг нь мэдээд ах эгч хоёр худлаа зүйлс зохиож ярина. Энэ чагнах төхөөрөмжийг хэн тавьдаг байна? Арай сургууль дээр Рекаг маань дагаад яваад байдаг нэг эвгүй сталкер гар байдаг гэсэн тэр юм бишээстэй инээтрэг гээл жүжиглэж өгнө. Нөгөө хэд нь итгээд сургуулаар нь хайж Рекагийн бүр хамгийн сайн найзаар нь хүртэл асуулгаад тийм зүйл байхгүй энэ бүхнийг худлаа ярьсан гэдгийг мэдэж аваад дараагийн шат руугаа орлоо. Эхнэрийг нь гэрт нь багтан дайран орж Тэцүүог ажлаа тараад явж байхад борохоод жухан алдуулаад аваад явна. Тэцүүог нууц хонгилд нүүр хамыг нь баглаа торцсон, гэрт нь чагнах төхөөрөмж байсан, тэр сталкер худлаа байсан, Нобутогийн талаар хэлгээд бүр нилээ амар зоддог. Сүүлдээ Тэцүүог бүр тэнхээгүй болоод гэхдээ яг ийм зүйл болно гэж өмнө нь тооцоолсон учраас алга болсон өдөр масктай байсан өөрийгөө тэр үеийн Кёчи царайг нь хараагүй учраас мөрдөгч Сүзуки болгож хуурамчаар бичсэн чат мадыг нь хүртэл уншдаг. Харин эхнэртэйгээ холбогдсон хайрцан мэдээлэлээ бол аль хэдийн ор мөргөө устгасан. Дахвал нилээн гэрхайл үзэж шүү. Кёчид гэхдээ цаанаас ийм үүрэг даалгавар өгсөн. Хэрвээ Нобутог олж ирэхгүй бол Кёчи өөрөө толгойгүй болох учраас ингэж амар шинжлээд байгаа гэсэн үг. Эхнэр нь хүртэл маш их айж байгаа ч гэсэн асуултуудаас эвтэхэн өөрийгөө авч гарч чаднаа. Эцэст нь Кёчи Нобутог олдохгүй байгаа учраас Тэцүүог алаад чам дээр Нобутог алсан хэргийг тохоод энэ бүхнийг дуусгана гэсэн ч Тэцүүог гяс арга сэдэв. Хоёлаа яагаад хамт Нобутог хайж болохгүй гэж гисэн санал тавиад байнгын эднэрийн хараанд орлоо. Тэгээ маш том асуудалд орсон байгаач эхнэртээ яасан хийснийг хийж чадахгүй зүгээр л гэдэг. Тэгээ бас нэгэн сэжүүр олохын тулд Нобутогийн найз бүсгүйгээд Хибики гэх эмэгтэй дээр Кёчи дагуулад ирнэ. Ахвал шок өстэй те. Охинтой нь үргэж байгаа давхар Хибикитэй үргэж байгаа гэл нөгөөх нь олигтой юм ярихгүй байсан болохоор Кёчи энэ хоёрыг хоёуланг нь үлдээгээд яриаг нь сонсох гэсэн боловч Тэцүү уцсныхаа чагнах төхөөрөмжөд дарж агаад Хибикигээс шалгаж гарна. Тэгсэн нөгөөх нь Нобутаг Реката үертгийг хүртэл мэддэг байсан. Тэр үед нь Нобутад уурлахад нөгөөх нь Хибики би чамдаа илүү хайртайгаа нотлоё гэд хинт чилээгүй нууцаа хэлж ижээ. Тэр нь юу гэхээр хагас жилийн өмнө эдний бүлгэн бэлэн мөнгө ачиж явсан машин дээрэмсэн. Энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн ч дахин өөр нэгэн дайрж мөнгийг нь аваад зүхтаасан. Хүн нь олдоогүй. Учир нь Нобуто өөрөө бүлгэм рүүгээ дайрсан гэдгийг Хибикид хэлж байсан юм байна. Энэ бол бүр маш нууц. Тэгээд дээр нь Нобуто өөрөө бас нэг нууц сошиал хаягтай талаар хүртэл ахад хэлдэг. Гинтэл тэдний баарны баркер нь Хибикигийн үйлчлэгээ авах цагнаас хумсаллаа. Одоо та хоёр эндээ өөх эсвэл Мапудтай холбоотой уулзалтаас нэг чухал зүйл авчрах даалгавар өгдөг. Тэг яах ч аргагүй тэнд очиод өөртөө үртэл шархтаад Кёчи мөрөн дээрээ буудуулаад байж хахад ах бас орхиод явчихгүй л байгаа байхгүй юу? Харин цаанаас Якуза бүлгмийн том гар гэгдэх Куба ирээд Кёчигийн шархсан сумыг авсны дараа Мапудын нэг гарыг алдсан болохоор Тэцүүог энэ хүнийг би алсан гэсэн бичлэгийг албадуулж хийлгээд сүүлд нь өөртөөс нь урах юм бол энэ бичлэгээр сүдүүлэх гинэ. Хэцүү ч юм аа та. Ингээд Нобутог олж ирэх хугацаад өгсөөр байгаа учраас Тэцүү эхнэртэйгээ ярилцаад бүр оюутан ангийн найз Табатаг гуйж кино зураг авалт хийх жаа гэж хэлээд шар париг зүлгэж тавилттай зураг авахар болдог. Тэгээд Тэцүү болохоор энэ үед нэлээд сэтгэлээр унаад архины газар сууж идэл яг хажууд нь Ёшитацу гэх хүн сууж байна. Тэгээд тэр олвол би ганц хүүтэй юм уу? Тэгээд хүү маань алгуулсан маш их санаж ин хэрвээ миний хүү хэн нэг аалсан байх юм бол би тэр хүнийг гэр бүлийг нь бүгдийг нь аална гэж хэлчихэд гараад явчлаа. Тэгээ Бартендраас Нобутагийн талаар сэжүүр асуух гэсэн биш. Хүү яхаа саяхан гарч явдаг эрхэм наад Шарковын чинь аав шүү дээ гэдгийг хэлнэ. Тэгээ яагаад ч юм Тэцүү хичнээн Нобутог муу залуу гэдгийг мэдсэн ч аавд нь ямар хэцүү байгаа болдоо гэж боцоор. Яа байтал нилээн хурцдчих шүү. Ёшитацутай хэсэг ярилцах үед Кяп гэх үгийг их сонссон учраас энэ нь Нобутогийн хуурамч хаягийнх нь нууц үг байх магадлалтай гэд хит хэдэн удаа оролдож үзээд ашгүй Нобутогийн хуурамч сошиал хаягийнх нь кодыг тайлцдаг.
Маргааш нь Кёчи ирээд Нобутаг олдохгүй байна. Одоо өстө чамайг алсан гэж хэлэн чи угаасаа алсан биз дээ гэл бүр амар дайраад байдаг. Гэтэл утсан дуурч ярихад Азар Тэцуа өмнөх өдөр нь бүх юма хийсэн байжээ. Нобутогийн хурамч хаягаар ороод Табата санг жүжиглүүлж исэн бичлэгээ сошиалд оруулаад сэтгэл дээр нь Нобутогийн хурамч хаягаар Нобутог өөрөө бичсэн юм шиг хараалын үгтэй сэтгэл бичсэн байсан. Гэтэ энэ хэд мэдээж юу гэж л тийм хурдан итгэхөв худлаа өнөө үгүйг нь яаралтай шалганаа л гэдэг Тэцуа үүнийг мэдээд бичлэг оруулсан IP хаягаа бас нуудалсан байгаа. Бүх зүйл с ิจ гтэй санагдаж Кёчи Тэцуаг гэрлүүн чирээл аваа яван заяа. Тэгсний танаад нэг тийм том ваар байсан. Юм тарих байсан бол аль хэдийн тарчих байсан. Наа дотроо яг юу нуугаад байгаагаа үзүүл гаргаж асах гэж авдیں۔ Тэгээ энэ дотор Нобутогийн махыг хийсэн байгаа штэ. Тэгээ Тэцуа бүр амар сандраал асгасаж чинь нөгөө булсан махнууд нь яг л юучгүй шороо болцсон. Гэхдээ шиншилсээр тэгсэн яг ганцхан ширхэг Нобутогийн шар ус гялтганаад байж шүү. Хөдлөл угаасаа өөрийгөө алсан гэдгээ бариад өгчих болохоор юу хийхээ мэдэхгүй ажил Кассийн ирж саатуулан эвгүй байдлаас нөхрөө аварж байгаамаа. Тэг гайтай юм шиг яг энэ үед охин бас гаднаас ороод ирнэ. Кёчи бүр нилээн амар эвгүй харснаа аав ээж хоёр ч чамаас юм нууж байгаа холбогдорой гэсэн юм бичээд үлдээсэн байдаг. Касси харин тэр хүн амар шалиг хүн шүү. Битгий холбогдорой гэж хэлдэг ууг нь холбогдох үедээ гэж айгаад. Одоо тэгэхээр Нобутогийн яс нь үлдсэн байгаа. Кассийн гутлын хайрцагт ясыг Кёчигийн гэрт аваач иж тавих чагаа. Тэгээд энэ асуудлаас мултрна гэж ботсон. Даанч Кёчи тэр гэртээ баг ирдэггүй. Ээж нь ганцаараа амьдардаг юм байна. Тэгэхээр энд үлдээж болохгүй. Кёчи харин Тэцуаг даавуулаад Рейкагийн түрээслэлдэг байранд иржээ. Бас л нэг сэжүүр хайхчаа гэхүү те. Туслах руугаа залгаж нэг юм захичаад байж итэл гайтай юм шиг Рейка Кёчи руу холбогдоод бүр уулзахаар болчлоо. Ингээд Тэцуаг байрнаас гаргах боломжгүй болгоод гавлаад GPS суулгаад гараад явчихна. Кёчи бас нилээн эвгүй өөрийнхөө байранд туслахаараа цусны толб хардаг AASL гарч хідэн захиалангуудаа Рейкатай уулзах гээд явсан байгаа юм. Тэгээ энийг мэдсэн Тэцуа энгийн гарч хідэн болгож хувиргаад гялс шууданд нь хийж үлдээгээд Кёчигийн өөрийнх нь гэрт нь Нобутогийн ясыг оруулах гэсэн боловч хаалга нь үнэхээр онгоосонгүй. Дарга бараад буцаад гавлсан байрлуугаа явахгүй л угаасаа алуулна штэ. Харин Кассийн охиныгоо Кёчид уулзуулахын тулд тэр хаваар зүгээр тэнэж явсан болж таараад жүжиглээд ашгүй гэрлүүгээ авч явахаар болж байгаа юм. Кёчи хараалаа уншаад буцаж ирээд нөгөө гарч хідэнгээ задлаад цусны толб хайсан ч юу ч харагдсангүй мэдээж Тэцуа сольжгсан байгаа учраас. Тэгээ энэ үед Тэцуа Кёчид хандан арай таныг Нобутаг алсан гэд багийнхан чинь танилуу бухах гээд байгаа юм биш үү дээ гэл худлаа толгойг нь эргүүлж агаад гэрийг нь шалгахаар олноо. Гэртээ оруулахдаа тоотооч харуулахгүй доошоо бүхийлгэн тэг бүхихдээ тэдний гэрээг хулгайчаас сэргийлсэн хамгаалалттай гэдгийг олж мэдчихэв. Ороод бүх газрыг нь ухаж түнхээ цүүлдээ Сепиг нь хүртэл хаана байгааг харлаа. Тэгээд өнөө шөнөл өнгөрөх юм болвол манай хоёрын айл нэг нь үхэх маш том айдас хүлээж байгаа. Тэгээ хоёулаа амьдралынхаа талаар жаахан ярилцаад Кёчи жаахан хоол унд хийж өгөөд ярилцаад энэ өдөр дууссан. Одоо бүх зүйлийг шийдвэрлэх өдөр. Эхний ээлжинд Нобутогийн бичлэг хуурамч худлаа байсан гэдгийг мэдцгээгээд Тэцуа харин Кёчиг л хэрэгтэн болохгүй бол өөрөө өвхөж гэр бүл нь асуудалд орох юм байна гэдгийг ойлгоцсон байгаа учраас Якуза бүлгмийн бас нэг гайгүй том гараад өгөхгүй Такеда гээд тэгээ Такедатай гадаа гарч уулзаад яг үүндээ би Нобутогийн найз бүсгүй Хибикигээс амар юм сонссон. Хагас жилийн өмнө та нар бэлэн мөнгө ачиж явсан машин руу дайрахад та нар руу дахиад өөр хүмүүс дайраад бүх мөнгийг чинь дээрэмцэн дээ. Тэгээ тэр чинь Нобуто Кёчи хоёр хамтарч хийсэн гэд баахан юм хэлээд ингээд Такеда бараг л итгээд Кёчигийн гэрийг нэгтгэр очлоо. Хамаг юмыг нь ухаж түнхэж шалгаад сүртэй нотлох баримт олцсонгүй. Хамгийн сүүлд Сефигийн шалахад бүр нэлээ их мөнгө гарч ирдэг. Тэг бүх мөнгөнийх нь сэрийн дугаарыг нь шалгасан чинь дээрэмдсэн мөнгө нь бол биш байдаг. Гэтэл Сефнийх нь хамгийн цаа талд нэг ууттай юм байна. Гаргаал үдсэн чинь хүний арга яс шалаар нэг тарж байгаа юм. Ингээ шууд Кёчиг Нобутаг алсан байна гэдгийг мэдээд барьж авна. Кёчи харин бүгдийг нь мэдээд байгаа байхгүй юу? Тэцүү энэ бүхнийг бүгдийг нь чи зохион байгуулж албаар намайг хүн алсан болгож харагдууллаа гэл орилсон ч ямар ч нэмэргүй. Тэгэхээр тэр хайрцагтай арга ясыг яаж тэр сейфэнд оруулж чадсан бэ? Энэ бүх зүйл ингэж эхэлсэн. Кассийн нөхрийнхээ заавраар дэлгүүрээс шат олс гих мэд хэрэгтэй зүйлсээ аваад Кёчигийн гэрлүү дээврээс ослын гарцаар бууж шатаар дамжин балкон буюу тагтаар нь нэвтэрсэн. Энэ цонх нээлттэй байсан гэсэн үг. Яагаад энэ цонх онгорхой байна вэ?
Учир нь Кёчигийн Тэцуа ороход Тэцуагаас анх удаа хараагаас салгаад нуруугаа харуулж хоол хийсэн энэ боломжийг ашиглан тактик нь онгойлгосон гэсэн үг. Одоо Нобутогийн ясыг Сефэнд хийх ёстой. Сефний кодыг мэдгүй ч нуусан ASL гарч хідэн байгаа. Энэ гарч хідэнгээр цусны толбоос гадна хүний хурууныхээ нэг газар олон хүрсэн толб харагддаг. За тэгэхээр 36-80 гих тоонууд дээр хамгийн их даржээ. 4 орон энэ тооны нийт бүх боломжийг авч үзвэл 10,000, үүнээс тэгэхээр 24 болгож бууруулсан гэсэн үг. Тиймээс одоо эхнээс нь шууд тааж тооцоолох хэрэгтэй. 3 удаа буруу код хийхэд 10 минут товчлуур дарах боломжгүй болдгийм байна. Касен харин 2 дахь удаагийн оролдлогоороо кодыг тайлаад Нобутогийн ясыг ингэж үлдээжээ. За ингээд энэ газраас Тэцуаг аль хэдийн хамааралгүйгээд явуулсан, харин Кёчи зүгээр ингээд өвөхгүй шууд л зүхтана. Тэгээ нэлээд гимтсэн байгаа ч гэсэн дээврээс дахин гэрлүүгөө орохдоо тактикийн хэсэгт шинэхэн шатны сэв байгааг анзаараад аль хэдийн бүхнийг мэддэг. Олон жил зүтгэсэн хамт олон нь хинэж өөрт нь итгэхгүй байгаа учраас нуусан хитгэн йенэ аваад хадгалсан бүх мөнгөө гудамжаар нэг цацаад тэр газрыг орхин одлоо. Нөгөө талд Тэцуа охиныхоо байранд ирээд арай гэж сэтгэл нь тайвширсан. Гэр бүлээ хамгаалахын тулд энэ бүхнийг хийлээ гэж өөртөө хэлэн даанч бүх зүйл ингээд дуссангүй. Кёчи дөрөв хувирахчихсан алхаж байхдаа тэр өдөр Тэцуаг гэртээ оруулж ирээд анх удаа болгоомж алдаж хоол хийснээс болоод тэр үед Тэцуа цонх онгойлгожээ гэдгийг мэдсэн. Ингээд шууд Нобутогийн аав Ёшитацу руу залгаад та надад итгэнүү байна уу хамаагүй. Гэхдээ би танай хүүг чинь алаагүй. Алгачгүй. Би алга болсон ч хэрэгтэн яг үүндээ одоо хүртэл сул чөлөөтэй байна гэж бодохгүй байна уу? Таны хүүг Тэцуа алсан. Итгэхгүй бол охиных нь гэрт очиод шалга гэдэг. Тэгээ энийг сонсоод хамгийн шилдэг ухаантай гэгддэг Ёшитацу бүр боож үхэх гээд хамаг юм дотор нь багтралгүй яах вэ? Ёшитацу санаа муутай учраас шууд тийшээ очиод хаалгыг нь онгойлгох гэтэл Тэцуа дотор байгаа дэ гяс нуугад нь орохдоо туслах залууг зүгээр зайлж үз гэж хэлжэл ганцаараа орлоо. Ороод л цусны толб илрүүлдэг гарч хідэнгийн нүдний шилийг зүгээд ASL гэрлээрээ энд тентгүй тусгаад харнаа. Нойлын хэсэгт жижигхэн цус харагдахч за эмэгтэй хүний өрөө шүү дээ гэж бодоод буцаад өрөө рүү ороод тусгатал битүү цусны толб харагдах нь тэр харсан зүйлдээ итгэж өгөхгүй. Энд миний хүн Нобута өгсөн гэж юу гэтэл үнэхээр аимшигтай санагдаж сүхрэн сууж хүүмэн чи аавыгаа сонсож гин үү? Аав нь чамайг хамгаалж чадаагүй. Аавыгаа уучлаарай. Чамаагаа аав нь үнэхээр их санаж гин. Сайн эцэг байж чадаагүйд уучлаарай гэдэл үнэхээр их зүхрөнгөө барахад энэ бүхнийг харж төвчлгүй Тэцуа шүүгэнээс гарч ирээд Ёшитацугийн өмнө өвдөг сүхрэн бүхийг өд би таны хүүг алсан юм аа. Намайг уучлаарай. Одоо та намайг цагдаад өгсөн ч болно, алсан ч болно, гагцхүү эхнэр охин хоёрыг юм л зүгээр орхичих. Уучлаарай намайг өршөөгөөч гэхэд Ёшитацу чи юу хуцаад байгаа юм бэ? Би өөртөө байгаа цорын ганц гэр бүлээ чамд алуулчаад байна. Ойлгож гин үү чи? Чиний гэр бүл надад хамаагүй. Намайг яана гэж бодож гин? Би танаа эхнэр охин хоёрыг өөрийнхөө якуза нартаа нохоон хоол шиг хайж өгөөд бүгднгээр нь хүчндүүлнэ. Түүний дараа хоёуланг нь цовдолж арцыг нь өвчөж аваад гар хөлийг нь шараад чихийг нь тайрна. Бүх биеэр нь хадаас хадаж дотор эрхтнийг нь бүгдийг нь сугалж аваад хамгийн сүүлд толгойг нь таслаад чамд авчирч өгчхөөд чамайг яаж гашуудахыг харж бах таваа хангасны дараа чамайг тамлан ална гэж авдیں۔ Бүр үнэхэрийн хүний толгойд яаж ийм юм орж ирдیں гэмээр. Энэ бүхнийг сонссон Тэцуа үнэхээр ийм зүйл болвол амьд байсны гэр бүл үр хүүхэдтэй болсны ямар ч утга байхгүй учраас шууд л Ёшитацу руу гэр бүлийн хамгаалан дайрна. Нөгөөх нь санаатай нулимс асууруулагч цацаад тэгсэн ч бүр хоёр талд зууралдаад ноцолдоод их үзнэ. Доор харин нөгөө туслах залуу Куба тандан түрүү намайг ёстой гахаа нохоо шиг л хөөд юм да. Тэгэл хүлээгээл байж гин гэхэд чи хүлээх хэрэггүй. Наадах чи угаасаа нилийн зүрүүд өгөн байгаа юм. Очих хэрэггүй хүлээж ийл гэдэг. Тэгээ нөгөө хоёр ч бүр алалцаад тэгээ доод айлд амар чимээ сонсогдоод байсан болохоор цагдаа дутчихнаа. Ингээд Тэцуа Ёшитацу тандан миний охин чиний хувьд хинч биш шиг чиний хүүч гисэн миний хувьд тэгвэл адилхан хинч биш. Зүгээр л нэг танихгүй хүн. Би зүгээр л амар тайван гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүссэн. Амьдралаас өөр эд баялаг аралтар нэр хүнд алт мөнгө би юу ч хүсээгүй. Учир нь би гэр бүлээ эцсээ хүртэл хамгаалвал амьд явсны минь эцэг хүн болсны минь утга учир оршин гэд дахиад гуйж өршөөл ирсэн ч ойлгохыг хүссэнгүй.
шууд алах гээд хоолойг нь боон. Энэ үед дүр солигдноо. Йошитацу багасаа хичээл хийхээс өөр юу ч мэддэггүй хүүхэд байж хайр инхрийлэл дунд өсөөгүй зүгээр л хүчээр хичээл хийдэг. Их сургуульд ороод амжилттай төгсөөд том компанид ажилд ороод аав ээжийнхээ танилцуулсан хүнтэй гэрэлсэн ч тэр аз жаргалыг мэдэрсэнгүй. Харин хүүн энэ хорвоод мэдлэхэд анх удаа түүний гарыг барихад хайр гэж ийм зүйл байдсан байна гэж ойлгоод хүүгийнхээ төлөө амьдрахыг хичээсэн ч хүүн өсвөр насндаа хэрэг төвөгт орооцолдож хүүхдийн колонд явснаас хойш эхнэрээсээ салж гудамжинд гарч өдөр хоногийг юу ч биш мэтээр өнгөрүүлж утгагүй амьдарч байсан. Куба болон тэдний бүлгийнхэн Йошитацугийн түүний ийм байдлыг хараад толгойг нь ашиглавал маш их амжилттай байна гэдгийг мэдээд бүлэгтээ авч хүүгээ колоноос гарч ирэхэд нэлээд том албан тушаалтай болцсон бүлгмээрээ хүүгээ хүлээн авсан юм байна. За үзэгдэл тэгээд одоо болж байгаа үе рүү шилжихэд цагдаа нарын ирсэн хаалгыг нь тогтж байна. Гэтэл Йошитацу өөрөө хутга аваад шууд өөрийгөө хутгалаад энэ зовлон шаналл тарчлалыг чи өөрөө мэдэргээд зүгээр ч хүчгүй дахиад чимээ гарах гэж үзнэ. Гадаа цагдаа нар ирсэн. Эрхмээ хаалга онгоолгоорой. Бид гомдлын дагуу ирлээ. Энд юу болоод байна гэхэд дотор Тэцүү гэр бүлээ хамгаалахын тулд дахин нэг хүний амьд хүрчээлээ. Ядж яхад битүү цус яг хаалга руу урсаад цагдаа нар нь явдаггүй аргагүй ирэхэнд би огтон тижээд юм аа. Тэгээд одоо хаалгаа онгойлгож болохгүй байна. Өөрөө дараа очиод мэдүүлэг өгчий гуужийн гэл гууж говшин байж явуулдаг. Хэрвээ хитгэн хором алдсан бол хаалганы доогоорх завсраар цус аль хэдийн урсах байсан. Бүх зүйл дуусаж нэгэн игэл жирийн эцэг гэр бүлээ өөрийнхөө амнаас илүү тавьж хоёр хүний аминд хүрсэндээ дэндүү харамсаж бурхнаас уучлалтгүй гэр бүлтэйгээ аз жаргалтай байгаагаар манай аниме энэ хүрээд төгслөө. Манай гэрийн Баатарын аниме нь бидний амьдралд гэр бүлийн үнц нь ямар нандин ямар хүчтэй эцэг эхийн үр хүүхдээ гих зүрх сэтгэл ямар гүн гүнзгий юм бэ гэдгийг харуулсан үнэхээр гайхамшигтай бүтээл байсан. Эцэг хүн аав хүн гэдэг бол гэр бүлийн ноён нуруу гол тулгуур байдаг. Гэр бүлд нь үр хүүхэд нь ямар нэгэн асуудал тулгархад өөрөө дотроо хичнээн их айж байгаа ч гэсэн бие л хамгаалах ёстой гэдгийг мэдэрсэн байдаг болохоор энэ бүхний өмнө гэр бүлээ хамгаалж сүрж зогсдог. Тэгээ хэдий дайсан ч байсан, ерөн сайн хүнч бай, муу хүнч бай тэр хамаагүй бүх хүмүүс өөрийн гэсэн гэр бүлтэй, бүгд гэр бүлтэй үн цэнтэй нандин эрдэнэ байдаг. Хин нэгний хувьд чи хинч биш, бүр юу ч биш байсан ч гэр бүлийнхээ хувьд хамгийн чухал шүү гэдгийг хоёр талын үнцгийг тэнцвэртэйгээр үнэхээр гайхалтайгаар харуулж өгсөн байсан. Бидний амьдралд ч гэсэн гэр бүл бол хамгийн чухал бүр юугаарч орлуулшгүй, юутайч харьцуулшгүй хамгийн нандин эрхэм зүйл байдаг. Чи хичнээн өөрийгөө хангалттай том болсон гэж бодож байгаа ч гэсэн аав ээжийнхээ нүдэнд үнэхээр жаахнараа л санагдана. Аниме дээр Рейка гэх дүр аав ээжийнхээ үгийг сонсгүй маш том аюулыг нуунд алдалснараа гэр бүлээ насаараа харамсаж ямар том нөхрөө түлхэн унгаах гэж байснаа ч өөрөө мэдгүй байсан байж болно. Рейка хичнээн аав ээжийнхээ үгийг сонсгүй үгэнд нь орохгүй зөрүүдлсээр уурсаар байгаа ч гэсэн аль болох ая талыг нь засаж ардаа байгаа аимшигтай их зовлонгоо нуугаад юу ч болоогүй юм шиг инээгээд байж яадаг хүмүүсийг аав ээж гэдэг баха. Анимег үзээд зарим хэсгүүдээр нулимс урсаж, догдолж, айж, сандарч олон мэдрэмжүүдийг нэг дор мэдэрсэн хайр бол олон байдаг. Гагц хүү гэр бүлийн хайр, эцэг эхийн хайр бол хизээж хуучирч хувирахгүй, юугаарч нөхөж барахгүй, орлуулшгүй амьдралын нэгэн том хайрын төрөл баха. Тэгэд чиний амьдралд өнгөрсөн одоо ирээдүйд ямар нэгэн байдлаар хүнд хэцүү зүйл тохиолдож дааж давж чадахгүй юм шиг санагдаж байгаа ч гэсэн байсан ч чиний ард чамайг гэр бүл чинь чамайг унсан ч чамайг амжилтанд хүрсэн ч нураад бүр сүхэрсэн ч гэсэн байгаа шүү. Хүн ерөн тэгээд хамгийн дотны эрхэм хүндээ дэндүү гэмээр ааш зан гаргаж тэднийг маш их гомдоож байгаагаа өөрсдөө ч заримдаа анзаардаггүй шүү. Тэгэхээр гэр бүл чинь хажууд чинь байгаа бол байхгүй байсан ч зүрх сэтгэлдээ хайртай гэж чин сэтгэлээсээ хэлээд амьдралын хорон мөч бүхнийг нандинан хайрлаарай. Тэгээд өнөөдрийн гайдтай минь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Зүрх